Нийслэлийн захиргааг яармаг руу нээлгэх ажил ямар ашиг сонирхол дагуулж байна гэсэн асуудал маргаантай хавар байгаа. Хотын захиргааныхны тайлбарлаж байгаагаар бол хангард ордноос болоод төгжрөл үүсээд байгаа тул бид зайлаад зай тавиад өгье гэх маягийн тонирхуу гомдомхой өгүүлэмжтэй. Баримт цөхөөд үзвэл тун ацтай асуудлууд харагдлаа. Юуны өмнө цөллөгт явж буй хотын захиргааг яармаг руу хөөгд шаардагдах хөрөнгө нь 97 тэрбум төгрөг. Их мөнгө шүү. Тэр 97 тэрбумаар нь олон мянган айлын орон сууц барин энтер гэсэн юмыг зүгээр орхий. Хамгийн ноцтой хотын захиргаах нүүлгэх шийдвэр албан ёсоор гарааг байхад Темплан хэмээх компани аль хэдийн ажиллаа эхлүүлсэн гэх мэдээ байна. Тэгэхээр энэ компани хэний компани мэ гэх асуудал хамгийн түрүүнд тавигдана да. 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн нэг баримтыг сөхөн харвал нийслэлийн захиргаанаас яармаг орчимд 5Г буюу түүнээс дээш том хэмжээ бүхий хэлбэр газартай MMZJ Талсчирээд Темпланд гэх 3 компанид хамтран ажиллах хүсэл төрүүлсэн юм байна. Харин тэднээс хамгийн том газартай Талсчирээд Темпланд компаниудаа ярилцаад Темпланд гэдэг компанитай ажиллахаар шийдвэрлсэн гэжээ. Монголчуудын наадмын төвд толгой байсан богдуулын тархан цаастай газрын бүсэд хамаарах газрууд яахлаараа 5-10 гаагаараа хувийн компаниудын эдбэр газарт очихсан бэ гэдг нь эхний асуудал. 97 тэрбум төгрөгийн асар өндөр өртөгтэй бүтээн байгуулалтын ажлыг яахаараа тендергүйгээр нэг компанид олгосон бэ гэдг нь дараагийн асуудал. Цаашдаа яармаг хавийн газрыг ямар нэг компани хүсэлтээр олгоод л байх уу гэсэн дараачийн асуултууд үргэлжлэн гарна. Хууль дүрмүүд хотын захиргаанд хамаарах уу гэсэн асар том асуудалч бас байна. Энэхүү Темпланд компани цаана ямар хүмүүс байгаа вэ гэсэн асуудалч бас албан ёсоор ургана да. Үүнээс гадна яармгийн энэ бүсэд 78 компани одоогоор газар авчихсан хийшээгээ дэд бүтц татхыг хүлээж байгаа гэх мэдээлэлч бас байна. Тэгэхээр хотын захиргааны энэ цөллөг зайсангийн шин нэгэн хувилбар гэж харагдах бөгөөд газрын лойвч зайсанг юу ч үлдээлгүй зарж дуусгасан. Одоо ээлжид цөлмөлтөө хийхээр яармаг руу шилжиж байгаа хэмээн ойлгогдож байна. Шинээр тавигдах хурдны замчаас энэ төлөвлөлттэй холбоотой анзаарагдана. Газрыг яаж үн төрөх вэ гэдгээ мэддэг багийнхны л хийдэг ажил шүү дээ. Эцсийн эцэст үргэлжлэл бий.